За байцгаана уу? Чадан цагийн маань сайтаас бэлтгэн хүргэж байгаа Premiere-ийн цуврал хичээл та бүхэндээ хүрэхэд бэлэн болж байна. За ингээд өнөөдрийн дугаараар маш чухал зүйлийг заахаар хэлсэн байна. Тэгээд энэ юу вэ гэхээр бид нар ингээд Premiere дээр маш их зүйлийг ингээд хийдэг. Одоо жишээ нь одоо энэ дээр яг энэ бидний хичээлийн хүрээнд богинохон байгуулахаас биш нэвтрүүлэг ч юм уу ямар нэгэн контентыг хийхэд маш их тийм дүрс ордог, маш их цаг зай ордог байгаа. Тэгээд өнөөдрийн хичээлдээ болохоор бид нэр компьютерийн media cache буюу Premiere маань өөрөө энэ одоо юу гэдэг санах хадгалах гэдэг ч юм уу тэр зүйлийг өөр дээрээ бий болгож байдаг байгаа. Тэгээд одоо за энд хийсэн за 5 цагийн өмнө хийсэн контент дээр ихэд за ийшээ орж үзэж шавь. Нэлээд олон дүрс эвдүүлсэн, нэлээд олон файл ашиглагдсан байгаа. Premiere маань өөрөө дүрсийг ачаалж одоо өгөгдсөн газруудад ингээд өгөгдсөн одоо газар шинээр ингээд файл үсгээд үсгдэг байгаа. Тэгээд тэр бол ерөнхийдөө бидний C hard-ыг зөөрөгдөг. C hard ерөнхийдөө сул байх хэрэгтэй монтаж хийх. Энэ Premiere-ийг хийхэд Premiere дээр ямар нэгэн эвлүүлэг хийхэд C hard маань маш чухал байгаа. Тэгээд C hard маань одоо энэ шиг ингээд улаацсан ч юм уу тийм тохиолдолд бид нэр рендерлэж болохгүй маш их удаан юм бол ажлын явцад маш их сөрөг нөлөөтэй байгаа. Тэгэхээр media cache гэдэг бол бид нарт ер нь бол шал хэрэггүй зүйлээ гэдээ ойлгож болно. За тэгэхээр энэ media cache бид яаж устгах вэ гэдгийг би та бүхэнд зааж өгье. За одоо энэ миний C hard 83 ГБ байна. За бид нар нэгдүгээр харгана. За ер нь эндээс тайлбарлая. Тэгээ media cache бид нар хаанаас олж болох вэ гэхээр компьютер дээрээсээ эдитснээс preferences гэдэг дотроос media cache гэдээ хайж болно. За эндээс media cache гэхэлэр энд одоо нөгөө энэнд хадгалагдсан хаана хадгалж байгаа вэ гэдгийг бид нар харж болно тийм. Users инхтэлгэр app data roaming adobe common гэдэг энэ бидний одоо илүү нөгөө хэрэггүй файлууд маань энд үүссэн байна. 90 хоногт ингээд media cache автоматар устгаж байна. Эсвэл 17 ГБ хөрөнгөт нь ч гэдэг юм уу. Эсвэл энэ байтыг бол тодорхой өөрсдөө тодорхой ингээд бичиж болно. За эсвэл эндээс бид нэр энийг идэвхжүүлж агаад delete unset гэж болно. Энэ delete өчиг дарж болно. Би болохоор өөрөө ямар аргаар media cache устгадаг вэ гэхлээр my computer руугаа ороод media cache гэдэг search дээр хайчдаг. Тэгэхээр энэ ганцхан Premiere дээр нэгдсэн биш одоо ингээ ихнээсээ гарч ирж байна тийм. Хаана media cache-уд байна? Хэрэггүй сул зайтай media cache хаана тэр нэгээс гараад ирдэг. За ингээ уншаа хүлээж. За ингээд бидний хайсан media cache-уд ингээд байгаа газар гараад ирж байна. За шууд орохлоор дахиж энийг ингээд ихнээс нь уншуулах хэрэг гардаг учраас би шинэ цонх нээждэг маус хоёроор new open new window гэхээр ингээд гараад ирнэ. За одоо бид нарт яг юу хэрэгтэй байна вэ гэхээр эдгээр файлууд бол бидний C hard-ыг зүгээр ингээд одоо юу гэдэг ачааллуулж байгаа. Гэтэ бидний энэ edit монтажинд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй байгаа. За тэгэхээр эндээс properties-ийг харъя хэдэн гига байна. За жишээ нь энэ 7 ГБ файл миний компьютерийн зайг зүгээр л эзэлж байгаа гэдэг байна. Тийм болохоор энийг бүгдийг идэвхжүүлж агаад delete хийгээд за delete хийчихэд эргээд харъя те бидний C hard хэдэн ГБ түрүү 83 ГБ байсан тийм ээ. За энд ингээд ажиллаж байгаа хэрэгтэйнүүд нь өөрөө ингээд автоматар үлддэг учраас энийг skip хийчихнэ гэсэн үг.
За бидний дараагийн шинэ цонхоо үсгээд энэ 83 гигабайт байсан бол одоо 90 гигабайт болчихъя. C хардыг ингэж суулснаар бид нар компьютер маань, фирмвэр маань хурдан ажиллана гэсэн үг байгаа. За дахиад энд өөр медиа кейчүүд байсан. За энэ медиа кейчийг маань сайн устгачлаа. За энэ дараагийнх нь энд бас зөндөө энэ болохоор интернет орчных дээр одоо Facebook-ны хийх зураг байна. Бараг 1 гигабайт хэмжээний. За ийм хэмжээний одоо байт материал. За ийм хэмжээтэй одоо Facebook-ны зураг хөрөг одоо юу гэдгийг шал мемүүд эднэрийг delete хийгээд за ингээ медиа кейчүүдийг бид нэр устгалаа. Тэгээд гівчэг эндээс за сая 90 гигабайт болсон. Дахиад дээрээс нэмээд нэлээдэг устгасан. Энэ хогийн саунд доторхойгоо дахиад устгаад үзье. За ингээ 2 гига шал дэмий устгалаа. Нийлээд 8 гигабайт үгүй 9 гигабайт файл миний компьютер зүгээр ингээ хадгалагдчих байсан байна. За одоо түрүүний аргаараа бас ингэж одоо юу гэдэг түрүүний edit preferences media cache эндээс бас ингээ cache устгаж болно. Энэ яг тэгэхээр нөгөө сая бүгдийг устгацсан учраас энэ хурдан устж чинь тэгээд хэрвээ саяны 8-9-10 гигабайт аюулээ 9 гигабайт файлыг устгах байсан бол шанс сууж байсан байна. Гэхдээ энэ бодлоор зөвхөн энэ project дээр хамааралтай учраас нэг ажил энийг устгах чинь тэгэхээр бас яг бүрэн дуруу устгах гэсэн юм байна. Сая C hard аваад нэлээд сайн суулгалчлаа. Тэгээ ерөнхийдөө энэ дэмий хэрэггүй медиа кейчүүдээ бол устгаж яхад гэмгүй. За тэгээ медиа кейч гэдгээ бас зөв бичээрэй. За тэгээд өнөөдрийн чухал хичээл маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар тэгээд уулзцгаая. Чалин зэвэн.